Хэрхэн та бүхнийхээ энэ өдрийн амрыг өрөө мэдчлээ. Бид яг одоо Хөлийн цэргийн хамгийн амттай кофе хаана оны сурал подкастаа хүргэхээр Хөлийн цэргийн Техник 184 дугаар ангийн кофе шопоос үргэлжлэн та бүхэнтэй энэ удаагийнхаа подкастыг хүргэж байна. Надтай өнөөдрийн энэ сурал подкастын маань хамтран хөтлөн явуулахаар надтай кофе онго амттай яриа өрнүүлэхээр Хөлийн цэргийн Техник 184 дугаар ангийн хошууч Дарсүрэн Ахмад Ундралмаа нарыг урьж энэ удаагийнхаа подкастт оролцуулж байна. За та хоёртай энэ өдрийн мэнд хүргэе. За онгоны Хөлийн ангийн бүсгүүчүүд мар сүүлийн үеийн сонин сайхан юу байна гурлаа тэргээр ярьж эхлэе. Бас их хамтдаа сайхан кофегаар дайлж байгаа та хоёртаас их баярлалаа. Нийт гэлжтдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За Хөлийн цэргийн Техник 184 дугаар ангийн эмэгтэйчүүдийн хувьд бол он гарсаар эмэгтэйчүүдэд сургууль хөгжүүлэхэд илүү төлөвлөгөө анхаарч ажилласан байгаа. Улаанбаатар хот дахь хүүхний хөгжлийн институтэд Хөлийн цэргийн салбар болон ангийн төлөөлөл 10 эмэгтэй хүүхний хөгжлийн сургагч агшаар бэлтгэсэн. За үргэлжлүүлээд Сүхбаатар аймгийн гэр бүл хүүхэд нийгмийн хамгааллын газартай хамтраад хүүхэд харах үйлчлэгээний багшийн сургалтанд бас 8 эмэгтэйг хамруулсан. За хамгийн сүүлд Сүхбаатар аймгийнхаа мэрэгжил боловсролын төвийн багш нартай хамтраад одоо тоогоочийн мэрэгжил дэвшлүүлэх курсыг бас ангийнхаа байрлалд зохион байгуулад 13 эмэгтэйг хамруулчаад байгаа. Тэгээд ер нь бол эмэгтэйчүүдэд бид Хөлийн салбар авториудад ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн одоо хэрэгцээ шаардлага нь бол сурч өгчих байдаг учраас түүндээ илүү төлөвлөгөө анхаарч ажиллаж байна. Тэгээд он гарсаар бас бидний хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлын нэг бол энэхүү манай ангийн кофе шоп байгаа. Тэгээд ангийн кофе шоп бол одоо Хөлийн цэргийнхаа Хөлийн ангиудын хувьд бол анхдагчдын нэг гэж хэлж болно. Хөлийн ангиудад энэ кофе шоп гэдэг үйлчлэгээ төдийлөн нэгдэггүй байхад буюу 2021 онд манай ангийн кофе шоп анх үйл ажиллагаагаа бие бүртгүүндээ хүргэж эхэлсэн. Тэгээд 2025 оны гараад хэл хамгаалах байгууллагын удирдлагаас баримталж байгаа бодлого за эрүүл бие саруулах ухаан зорилтын жилийн хүрээнд одоо бие бүртгүүнийхээ донд цайны соёлыг түгээх түүгээр дамжуулаад хамт олонны ажлын байран дээрх уур амьсгалыг одоо дэмжих за эрүүл амьдралын хэм маягийг хэвшүүлэх зорилгоор одоо хэрэгжүүлж байгаа энэ кофе шопыг одоо шинэ түвшинд одоо гаргаж үйлчлэх энэхүү арга хэмжээнд манай анги ч гэсэн нэгдээд энэхүү сайхан кофе шопоо тогтчуулаад ингээд одоо тогтмол бие бүрэлдэхүүн өдөр тутам үйлчлэгээ үзүүлээд явж байгаад манай бие бүрэлдэхүүн маш их сэтгэл хангалуун байгаа. Тэгэхээр одоо бид нар энэ кофе шопт жишээлбэл хичнээн төрлийн кофе гарч байна. Бас энэ амттай энэ десертүүдийг манай хэлчин бүсгүүчүүд өөрсдөө урлаж байгаа гэж байна. Сая бидний Хөлийн цэставуудаар явхад бас цэставын бүсгүүчүүд маань маш сайхан олон төрлийн юм нарийн боо кейкүүдийг хийсэн байна. Кофетэй шейкүүдийг бас их олноор нь хийж бид нарыг Хөлийн цэставт бид нэр хүйтэн өстэй кофе боллаа шүү дээ. Тэгэхээр танаа энэ бүсгүүчүүдийн энэ гаргаж байгаа нэр төрлийн бүтээгдэхүүнүүд хастаа танилцуулаач. Хэлжин бүсгүүчүүдийн нэг онцлог байдаг. Одоо орчиндөө ажлын байран дээрээ бид нар одоо бүх төрлийн одоо нарийн боо одоо бүтээгдэхүүнүүд төрөл бүрийн одоо хоол, салаатуудыг одоо өөрсдийнхөө одоо биед ур чадвараар одоо ингэж хийж сурдаг байгаа. Тэрнтэй адилхан манай эмэгтэйчүүд одоо манай энэ кофе шопын хоёр бүсгүй бол одоо бүх төрлийн одоо нарийн боо, кекс, десерт за одоо төрөл бүрийн одоо түргэн хоол бүтээгдэхүүнүүдийг бол яг одоо өөрсдөө 100% хийж байгаа. Одоо манай суманд бол бас ийм үйлчлэгээ байхгүй байгаа. Тэгэхээр одоо бидний сая нээлттэй хийгээд манай алба багчид одоо сурчлаад ингээд фэйсбүүкээр одоо ийм гоё одоо үйл ажил кофе шоптой боллоо гэхэд одоо сумын ард иргэд сумын одоо төрийн байгууллагын албан агчид маш их сонирхож байгаа. Бид нар орчлох уу, бид нар үйлчлүүлж болох уу гэдэг одоо. Тэгээд нөгөө нарийн бов торт бас их захиалж ийн гэсэн нэрээ ангируу. Одоо хотдог бүргэр энэ төр гэл тэгэхээр одоо суманд бол бас сонирхолтой байгаа. Мөн суманд одоо ийм кофе шоп юм уу одоо бас ийм шаардлага хангасан хоолны газар ховорхон байдаг учраас бид нараас алба агчдынхаа хүүхдүүдийн төрсөн өдрийг бас тэмдэглэдэг. Мөн сая хавар одоо хонхны хоёр болоход бас алба агчдын хүүхдүүдийн хонхны хоёрыг бас баярыг тэмдэглэсэн. Энэ нь бас манай алба агчдад маш баяртай одоо сэтгэл санамжнуудаа өндөр байгаа. Тэгэхээр нөгөө байгаа орчинд манай хэлчихэд дандаа нэг тийм манлайлж түүж ээлж явах юм тий. Өөрөө кофе гэдэг чинь өөрөө бас нэг зүгээр нэг уух зүйл, зүгээр нэг ундаа биш. Энд чинь өөрөө маш том одоо мэдрэмжийг одоо агуулдаг цагаараа тийм утга илэрхийлэг агуулдаг гэж үздэг юм лээ. Харилцааны маш том хэрэглүүр гэж үздэг. Кофе хүн тэр болгон ганцаараа уудаггүй. Хин нэгэнтэй тэр хооронд сайхан ажил иргэн ч юм уу, сайхан найз нөхдийн гоё найрсаг харилцаа үүсэж байна. Нөгөө талаараа кофе ч өөрөө нөгөө хүний бүтээл сэтгэлгээг нээж өгдөг, хүнийг ирч хүчийг
одоо сэргээдэг, хөгжүүлдэг, одоо анхаарлыг илүү төвлөрүүлж өгдөгөр ингээд бас ажил эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол ажлын байран дээр бол зайлшгүй байх хэрэгтэй зүйл болчиход байгаа. Тунам тааруулж хэрэглэдэг. Тааруулж хэрэглэж чадах юм бол ингээ хүнийг одоо офисын ажилтнууд, одоо оюутан сурагчид, ажилчдын хувьд бол кофе ойрхон байна гэдэг бол маш их том олзуурхчтай зүйл байгаа юм л да. Тэгээд дээр нь бас монголчууд чинь цайны соёл өндөртэй болсон тийм. Тэгээ манай кофе шопт бол янз бүрийн цайнууд за цаашлаад цай ч өөрөө одоо яг үндснийхээ одоо уламжлал соёлоос харах юм бол өөрөө хүндэтгэлийн эв найрамдлын бэлэг тэмдэг гэж үздэг хүн чөчөө ороод ирэхэд хамгийн түрүүнд идээ бодоныхаа цайны дээжээ барьдаг. Та цай уу гэж тэр харилцааг илүү тийм гоё ойртуулж татансуулж өгдөг гэдэг утгаараа цай өөрөө тэр хүндэтгэлийн илэрхийлэл байхаас гадна одоо сүүлийн үед бол цайнуудыг эрүүл мэндийн зорилгоороос их янз бүрээр ашиглаж. Тэгээ олон төрлийн цайгаар бас албаагчдаа үйлчилж байгаа. Тэгэхээр одоо энэ цайны болоод цай болоо кофе гэдэг бол зөвхөн нэг уух зүйл биш. Цайгаараа маш их утга агуулгыг илэрхийлж яадаг. За ажлын байран дээр бол хамт олныг нэгдэж нэвтрүүлэх, илүү ойрхон байх тэр нөхцөлийг бас хангаж өгч яадаг нэг зүйл юм болов гэж хараад. Тэгэхээр яг энэ сэдв дээр хоёулаа ярьсных мэрэгжлийн сэтгэл зүйч хүний хувьд яг энэ кофе ингээд шоп ашиглалтанд орсноос хойш манай хамт олонны гар нийлэмжтэй ажиллагаанд энэ албандаа ихтгэл дүүрэн нөгөө амьдралдаа сэтгэл хангалуун байдал жишээлбэл энэ жижигхэн юм шиг боловч энэ кофе шопыг оруулж байгаа хувь нэмрийг бас ер нь зүгээр ингээд албан ёсны судалгаа биш ч гэсэн ер нь анзаарэгдэж байгаа зүйл юу вэ? Энэ бол маш өөр нөлөөтэй ажил байна. Соён гэвэл сэтгэл зүйн ажилд бол ялангуяа кофе шоп үйл ажиллагаа явуулна гэдэг бол маш үр дүнтэй байгаа юм. За юу гэж харж байна гэхээр одоо нэгдүгээр кофе шопт ороод ирэхэд энд одоо урваасан хүн ихчдэг. Энд үргэлж инээд хөөр, нарга наадам, хамт олонны халуун уур амьсгал энд бүрдчихэд. Тэгэхээр бол тэр утгаараа хүн хамт олныг илүү нэгдүүлж нэвтрүүлдэг юм байна. Илүү энд хүн өөрийнхөө чөлөөтэй байгаад ингээд өөрийнхөө бодол санаагаа хоорондоо илүү нэлттэй илэрхийлэх боломж байна гэж. Дарсрын өршөөчийн хувьд бол санхүүгийн засагт ажиллаж байгаа. Тэгэхээр маа нэгтлэнгууд ялангуяа ариун үеийн цагаар их сууцгаадаг, дандаа л цаас компьютер дээр байдаг хүмүүс энэ кофе шопоос та хэдэд маань их сайхан л байгаа бах та тий. Манай холбооч байнгын үйлчлүүлэгч. Тэгээ бид нар ч одоо нөгөө санхүүгийн хэмжээнд тайлан балансаар их суун. Тэгээ нөгөө химийн арилгатай чихэр ихтэй кофегоо бид нар ч ингээд уутаар нь хайрцгаар наваад ширээндээ хоо хийждэг. Тэгээ одоо байнга тэрийгээ уудаг. Ер нь бол би ихэд өдөрт одоо үдээс өмнө нэг үдээс хойш нэг заавал доотлол нь 2 тэрнээс их кофе уугаа сурцсан. Тэгээ бид нар ч одоо ялангуяа жилээцийн баланс энэ шөнөөх суун. Тэгээ нойр хөрн ядархаараа кофе уудаг байсан. Тэгээд одоо кофе шоп үйл ажиллагаа нийснээс хойш бид нар одоо анх бас яаж одоо энэ одоо манайх 4 төрлийн кофе гарч байгаа шүү дээ. Американ, капучино, латте, эспрессо гэд. Тэгээд манай хүмүүс одоо бас энийг одоо хэрэгжилж одоо дасах бол тээ ингээд нөгөө чихэр ихтэй кофего хэрэглээ сурцсан гэж санаа зовж ирсэн. Тэгээ ямарсан тэр кофего бид нар одоо ерөөсөө эндээ тавихгүй энийг одоо энэ соёлыг нэвтрүүлнэ гэсэн манайх одоо маш хурдан дасаа одоо эндээ нөгөө бүр хэрэглэхээ байсан. Тэгээ манай санхүүгийн алба багшийн хувьд бол бид нар одоо маш их одоо хэрэгтэй байгаа. Одоо ажлаа ирж хүчтэй явуулахад одоо бидэрт бол маш хэрэгтэй. Бид нар 10 цагаас суугаад гэртээ харж хоолоо хийхгүй эндээсээ хүүхдүүдийнхээ гэр бүлийн хоолыг бас аваачаад өчтдөг, өө явуулцдаг. Тэгээд тий завгүй ачаалтай да. Тэгээд цайны цагаар орж ирээд үйлчлүүлчин. Нэг өдрийн хоол идсний дараа бид нар аюу нозоороод ингээ ядардаг шүү дээ. Тэгэхэд бас өдөөсөө орж ирээд кофегоогоо сэрэгчин бүгдээрээ гоё хөвчлөлтэй юм яриад. Тэгэхэд бол одоо алба ажил явахад бол бидэрт бол одоо маш гоё одоо эрэг нөлөөтэй байгаа. Тэгээ одоо нөгөө сургууль цэцэрлэг амарсан болохоор манай хүүхдүүд бас байнгын үйлчлэгч болсон. Одоо бүр мэддэг болсон. Тэгээ анги явъя одоо гоё мэдээ гэдэг одоо тий. Тэгээд манай хоёр бол ерөнхийдөө ачаалттай ажиллаж байгаа. Одоо төрүүлж орж ирсэн л ер нь аав нь баг гэр бүлийнхаа тоогоор одоо ингээд бүх одоо үйлчлэгийг авчдаг. Тэгээд одоо би энэ чинь заримдаа ажил ихтэй сууж байгаа цайны цаг өнгөрөөгөл орж ирэхээр одоо дууссан юмнууд нь дууссан бичдэг. Тийм болохоор одоо өдөр 50-60 хүн үйлчлүүлж байгаа. Энэ кофе шопт ажиллаж байгаа хоёр бүсгүйг бас танилцуулбал манай хоёрыг баристагаар бэлтдэг үү, нарийн бомны сургалтанд суулга уу, хингэж бүсгүүчүүд ер нь энэ хүмүүс ийм сайхан амттай кофе чанж өгöd байгаа юм бэ? За манай кофе шопыг ахлагч гал цэцэг, за мөнх чимэг гэх хоёр эмэгтэй мань хариуцдаг. За гал цэцгийн тухайд бол ахлагтайгаар олон жил ажилласан. Ерөөхдөө өөрөө энэ хоолыг бүр урлаг болтол нь ингэж гоё судалж өөрийгөө хөгжүүлдэг тийм дайчин яг л нөгөө өөрхөн туртай зүйл гэж өөрөө ярьдаг. Тэр утгаараа ингээд энийг хийхдээ хизээч гоё стрессгүйгээр аягүй жаргалтайгаар хийдэг нь одоо бид эдэж ч гэсэн аягүй гоё яадаг тий. Өөрөө эндээсээ бүр кап авч бүр илүү яаж гоё шинэлэг сонирхолтой их үгээд тэрэндээ бүр ингээд шимтэж ажилдаг болохоор одоо
Тэндээ тэр сэтгэлээс гарч байгаа зүйл болгонд бид эдэнд ирэхэд бас их таатай байгаа шүү дээ. Тийм. Тэгээ мөвчин маань өөрөө угаасаа одоо энэ сумандаа бол бас энэ амттан юмыг хийдгээрээ бар алтартай одоо саяхан ажилд орсон. Тэгээ өмнө нь бол захиалгаар энэ сумандаа энэ таарт одоо пицца гэдэг ингээд хоол ундыг захиалгаар хийдэг маш одоо гоё амттайгаар хийдэг. Амтнаас гадна энэ өнгө үзэмж гэдэг чинь хоолнд маш чухал шүү дээ. Тэрийг бол илүү ингэж гоё харж сэтгэлээ шингээж хийдэг тийм хоёр дайчин юм ажилсан нэмбэ хоёр бүсгүй маань кофе шопыг сайхан ажиллаж байгаа да. Энэ жилийн хувьд чинь чөлөөлөх тайны 80 жил болж байна. Чөлөөлөх тайнд хамгийн их оролцоотой байсан хэлцдэг, онгоны хэлцэд гэж төгсдөө сонсч байсан. Энэ талаар та ярмын бас өөрөөсдийнхөө мэддэг, сонссон Ахмад буурлууд, Ахмад хэлцдээсээ сонссон зүйлийг бас үзэгчтэй зүгээр сонирхолж мэдээлэл болгож өгөх байлаа. За чөлөөлөх тайны 80 жилийн ойг тохиолдуулаад ангийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар хэлээд ярмаар байна. Яг одоо чөлөөлөх тайныг бол хэлчихэд өөрсдийн хэмжээнд бол мэдээд байдаг. Тэгэхээр бид хэд хамгийн гол нь орон нутгийн иргэдтэй ялангуяа хүүхэд залуустай энэ дайны одоо ач холбогдол нь юу вэ? Үүнд монголчууд, Монголын хэлчид ямар гавьяат байгуулсан гэдэг зүйлийг одоо илүү залуучуудаас сурталчлахад анхаарах хэрэгтэй байна гэж хаардаг. Тэгээд хэлийнхаа 4 сумдын хэмжээнд иргэд болоод ерөнхий боловсролын сургуулийн ахлагын сурагчдын дунд чөлөөлөхтэй бай хэлчдийн гавьяа гэдэг илтгэлийн уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулад одоо шилдэг 8 илтгэгчийг шалгаруулад илтгэлүүдийг тавиулаад ингээд үр дүнгийн тооцсон байгаа. Тэр бол орон нутгийн хэмжээнд бол хэлчдийн одоо гавьяа сэтгэл баатарлаг үлсийг сурталчилсан нэлээд том ажил байсан. За тэгээ чөлөөлөх тайны тухайд гэвэл манай онгоны хэлчд бол гол үүрэг оролтод оролцсон байдаг. За чөлөөлөх тай маань өөрөө ерөөхдөө юм Монголын хэлчдийн нэг оролцсон нэг 3 гол одоо зорилготойгоор оролцсон гэж үзээд байдаг. Нэгдүгээрт бол энэ өөрөө одоо өвөр Монголын ахын дүүсийг Японы тэр түрэмгийлэгчдээс одоо чөлөөлөх, хамгаалах гол зорилго байсан. За мэдээж өөрийн орны тусгаар тогтнолыг бас бэхжүүлэх. За цаашлаад одоо өвөр Монголын тэр дайм байлдаанд нэрвэгцэн ард иргэдэд илүү одоо туслах, бичих соёлыг түгээх гэсэн зорилгоудын хүрээнд чөлөөлөх тайны Монголын хэлчид оролцсон байдгийн. За тэгээд зөвлөлт социалист бүгд найрамд холбоот улс болон Монголын одоо хэлчдийг одоо хятадын нутгийн гүн рүү одоо аюулгүйгээр нэвтрээд одоо яг нөгөө гол зорилго буюу тэр өвөр Монголын ахын дүүсээ Японы тэр милитарист түрэмгийлэгчдээс хамгаалах үйл ажиллагааг одоо зохион байгуулахад буюу тэр эдэг тэгж аюулгүйгээр нэвтрэхэд одоо манай онгоны хэлчид одоо оргилдтын тухайн үеийн тэр амьд одоо дайсны тэр амьд хэлчдэг олзлох, устгах ажлуудыг одоо маш гамгаа гүйцэтгэж байснараа одоо онгоны хэлчдийн гол гавьяа нь тэр гэж үздэг. Аюулгүйгээр тэр нэвтэрсэн 320 гаруй хэлчин 3 бүлэг бүхий явлын 3 бүлэг бүхий 329 хэлчин одоо өвөр Монголын хэлд өвөр Монголын нутагт буюу хятадын гүнд нэвтэрснээр тэр яг тухайн дайнд одоо оролцох одоо тэр өвөр монголчуудыг японочдоос чөлөөлөх үүргээ бас үр дүнд амжилттай хэрэгжүүлэх гол тэр одоо юуг л үндсийг л одоо манай онгоны хэлчд бүрдүүлж өгсөн гэж үздэг. Тэгээ тухайн үед хурандаа Мэжид орчин гомчуу гэдэг ангийн зэрэгч маань энэхүү үйл ажиллагааг яг зохион байгуулад тухайн үед зөв социалист бүгд найрамд холбоот улсын байлдааны ойн улаан түвийн одонгоор шагнагдсан. За бусад хэлчд бас одоо зөвлөлт холбоот улсын болон Монгол улсынхаа бүгд найрамд Монгол ард улсын гавьяа шагналуудыг хүртсэн байдаг. За та хоёроо амттай кофегаар намайг дайлж бас үнэхээр сайхан амттай сонсоод л юмар бүр ингээд дуусгалгүй та хоёрынхаа яриаг яриулээд л юмар тийм сайхан амттай яриа өрнүүлсэн та хоёртай маш их баярлалаа. Энэ удаагийнхаа Хөлийн цэргийн хамгийн амттай кофе хаана үнэ сурал подкастаа энэ хүрээд өндөрлж байна. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.